Монголчуудын түүх номын тухай. Баабар энэхүү номыг бичгэд нийт 35 жил зарцууллаа. 20 дугаар зууны турш ертөнцөөс тусгаарлагдсан байсан Монгол улс, монголчуудын амьдрал, дэлхийн бусад хүмүүст байдаггүй Монголын асуудлыг судалдаг эрдэмтдийн хувьд ч далд байсан юм. Хүйтэн дайны дараах 1990 оноос Монголын олон жил нууцлсан архив олныг хүртэл болж эхэлснээс гадна зууны турш Монголыг эрхшээж байсан зөвлөлтийн Монголтой холбоотой архив үүдээ нээж эхэлсэн билээ. Мөн 20 дугаар зууны ихэнх хагастай холбоотой Тайваны архивч гадаадын судлаачдын өмнө нээлттэй болсон юм а. Энэ завшааныг ашиглаж Баабар 20 дугаар зууны Монголын түүх номоо бичиж 1996 онд хэвлүүлсэн юм. Уг бүтээлийг Кембрижийн их сургуулиас эрхлэн 20th Century Mongolia нэрээр орчуулан англи хэл дээр хэвлэж Их Британд гаргасан байна. Мөн англи хэлнээс цааш орчуулж нэлээд олон оронд хэвлэж олныг хүртэл болгосон юм. 20 дугаар зууны Монгол ном нь Монгол улс, зөвлөлт холбоот улс болон хятад гэсэн хоёр хөршөөрөө тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж National State болсон 1946 оны хүртэлх үеийг хамарсан юм. 2006 онд номыг өргөдгөн шинэ үндсэн хуулиа тунхаглаж чөлөөт ардчилсан бие даасан Монгол улс бий болсон 1992 он хүртэлх үеийг хамарсан 2 дугаар хэвлэлээ гүйцэн бич хэвлүүлсэн бөгөөд үүндээ бүгд наримдах Монгол ард улсад зөвлөлтийн хараан дор социализм байгуулж исэн үеийг нэлээд тодорхой өгүүлсэн юм. Энэ ном нь История Монголии от мирового господства до советского сателлита нэрээр Орос хэлнээр орчуулагдж Казан хотын Татарское книжное издательство хэвлэлийн газраас хэвлэн гаргасан юм. Орос хэлнээс цааш нэлээд олон хэлээр орчуулагдсан хэвлэгдсэн байна. 2016 онд хэвлүүлсэн 3 дахь хэвлэлд Монголын өнөөгийн нутагт нэн эрдэнэс бий болсон нүүдэлчдийн төр улсууд, нүүдэлчин ард түмний амьдрал, тэдний миграц, эзлэн түрэмгийлэл, 17 дугаар зуунаас Манжчин улсын вассал улсаар 200 жил амьдарсан үеийг хамруулсан болно. Энэ ном нь 2020 онд ЮНЕСКОгийн ивэл дор 2 ботоор Франц хэлнээр орчуулагдсан. 5 дугаар хэвлэлийг 2020 онд хэвлүүлж дуусгалаа. Энэ бүтээлд Монгол угсаатны бүх түүхийг хамруулсан байна. Энэ нь өдгөө Оросын бүрэлдэхүүнд багтдаг Бурят, Тува, Халимаг болон Хятад улсын бүрэлдэхүүнд багтдаг өвөр монголчууд, дагуур, бараг угсаатан нарын бүх үеийн түүхийг хамруулсан юм а. Иймээс номын нэр Монголчуудын түүх, нүүдэл суудал.